Канада улсын санхүүжилттэй Канада Монголын Мерит 2 төслийг улсын хэмжээнд 4 бүсээс 4 аймагт хэрэгжүүлэх гэж байгаагийн нэг нь Дархан уул аймаг юм а. Мерит төслийг Канада улсын Catalyst Plus олон улсын байгууллагаас 2025-аас 2030 оны хооронд нийт 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд орон нутгийн иргэдийн хэрэгцээнд нийцсэн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх, төрийн үйл ажиллагааны чанарыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдыг чадваржуулах зорилгоор хэрэгжүүлэх юм. Энэ Мерит төслийн ёс зүйн зөвлөх төвшин баярын туул Гендерийн зөвлөх Эрик Карлснаар хүрэлцэн ирж төслийг нээлээ. Энэхүү төсөл нь Монгол улсын төрийн албаны зөвлөл засгийн газрын хэрэг эрхлэх газар, төсөл хэрэгжих 4 аймгийн засаг даргын хамын газар, хүний эрхийн үндэсний комисс, гендерийн үндэсний хороо, удирдлагын академи зэрэг төрийн болон орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллана. Төслийг хэрэгжүүлэхдээ Монгол улсын төрийн албаны өнөөгийн нөхцөл байдал, эрэлт хэрэгцээнд тохирсон шилдэг туршлага, аргачлалыг хэрэгжүүлнэ гэлээ. Уул аймгийн төрийн албан хаагчтай хамтран ажиллах боломж олдсонд бид үнэхээр их баяртай байна. Бид ирэх 5 жилд Дархан уул аймагтай нэгт хамтран ажиллах бөгөөд төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд энд тусгайлан байрлах төслийн ажилтан манай Улаанбаатар хот дахь офстой хамтран ажиллах болно. Бид төрийн албан хаагчид олон сургалтанд хамрагдаж байгааг мэднэ. Харин манай төслөөс хэрэгжүүлж буй энэхүү сургалт нь илүү бодиттой, шууд хэрэгжүүлж болох үс практик шинжтэй гэдгийг онцлмоор байна. Энэхүү сургалтыг манай Канадын зөвлөхүүд, Монголын зөвлөхүүд, төрийн албаны манлайлагчид хамтран зохион байгуулах юм. Бид чадах бэхжүүлэх, зөвлөгөө өгөх, чиглүүлэх, менторлох зэрэг олон хэлбэрээр сургалтаа явуулж түүний үр дүн баталгаажуулахын тулд тогтмол хяналт шинжилгээ, үнэлгээ хийдэг. Ингэснээр бид төрийн албан хаагчдад бодит үр өгөөжтэй сургалт дэмжлэг үзүүлж тэдний хэрэгцээ, тэргүүлэх чиглэл нийцүүлэн ажиллахыг зорж байна. Монгол улсын засгийн газраас төрөөс иргэдэд үйлчлэх үйлчилгээг үр ашигтай, ил тод боловсронгуй болгож, уул уурхайн засаглалыг бэхжүүлэх зорилгоор 2016-аас 2024 онуудад Канада Монголын Мерит 1 төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Ийхүү энэ оноос эхлэн Сүхбаатар, Дундгов, Увс, Дархан уул аймагт Канада Монголын Мерит 2 төслийг хэрэгжүүлэх гэж байна.